43 дугаар анги хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан нь. Яг тэр мөчид Мууи ам нээн инээмсэглэн хэлв. Тэгвэл Шио настан энэ мөрийг би хүлээн авбал ямар вэ? Үүнийг сонсоод Шио настан зочив. Мууи ийм нөхцөлд гинт ам нээн гэж тэр огт бодсонгүй. Тэгээд бүр илт дүүрэн мэт инээмсэглэж 50 инээж байлаа. Тэр агшинд Шио настны өөртөө итгэх итгэл баг зэрэг ганхав. Энэ Лимийн хүүд өөрийнх нь мэдхгүй ямар нэгэн нууц үзэр байгаа юм болов уу? Гэхдээ тэр яаж бодсон? Ердөө 3 дахь зэрэглийн авьяастай хүн дээр 4 дугаар зэрэглийн авьяастан Ван Янфэныг давна гэж төсөөлж чадсангүй. Дээрээс нь тэр олон үе тэнгийн настнууд өөрсдийн аль хэдийн бардам үг хэлчихсэн. Нэгэнт барын нуруунд дээр морцсон хүн яаж амархан буух вүлээ? Шио настан шүдээ зууж хэлв. Сайн, мэдээж болно. Мууи гой юугаар мөрөө тавихыг хүсэж байна. Мууи нэмсэглэн хэлв. Иймэрхүү зүйл дээр хит сүртэй мөрөө тавих хэрэггүй. Найрсаг харилцаанд сэв суулгахгүй байхан дээр миний бодлоор хүний зэрэглэлийн нэг эрдэнэс байх хангалттай. Хүний зэрэглэлийн эрдэнэс гинэ энгийн мөрийг гэж хэлж болох уу? Шио настан амны буланд таталцав. Мууи олон жилийн турш алдартай бичээсийн мастер явсан хүн. Тэнд байсан хүмүүсийн дундаас хамгийн баян гарцаагүй тэр байлаа. Шио настан шүдээ 100 хэлв. Сайн, тэгвэл би доод хүний зэрэглэлийн нэг эрдэнэс нэг орон зайн бүгжний мөрийг тавья. Орон зайн бүгж бол дотроо эд зүйл хадгалдаг шид эрдэнэсийн нэг төрөл. Хаач авч явж болох бөгөөд дотор нь хүссэн бараа эд зүйлсээ хадгалж болно. Ийм эрдэнэсийг бүтээх маш хэцүү тул үнц нь ижил зэрэглэлийн бусад эрдэнэсээс хэд дахин өндөр байдаг. Доод хүний зэрэглэлийн орон зайн бүгж нь дунд хүний зэрэглэлийн эрдэнэсийн үнэтэй ойролцоо байлаа. Маш сайн. Мууи шууд зөвшөөрөв. Тэр 50 инээж байсан нь өөртөө бүрэн итгэлтэй мэт санагдуулна. Ингээд Лимийн 1-р байрын нэв дэвшигч болох асуудал шийдэгдлээ. Гэхдээ шалгалт өдөржин үргэлжилсэн тул цаг хэдийн орой болсон байлаа. Үр дүнг маргааш үдээс хойш зарлахаар болов. Лимийн 1-р байрнаас гадна 2-р, 10-р байрыг ч бас үнэлж тогтоох хэрэгтэй. Үлдсэн нэр дэвшигчдийн нас, сорилын үр дүн, авьяасын зэргийг 7 гүн ухааны тулааны ордны настнууд хамтдаа хилцэн шийдэх ёстой байв. Мууи босоод хэлв. Шинсван, явж Лиминтэй уулзъя. Хэдийгээр Лимин одоо сэрсэн байсан ч Мууи 7 гүн ухааны тулааны ордны настнуудтай хамт сууж байсан тул Лимин өөрөө тэдэн рүү очиагүй юм. Цэн Шинсван толгой төхөв. 7 гүн ухааны тулааны ордны настнууд ярилцаж байх хугацаанд Цэн Шинсван ахмад хүмүүст үзүүлэх ёсыг баримталж чимээгүй 50 сууж байлаа. Гэвч үүндээ 7 гүн ухааны тулааны ордны доторх байр суурийн хувьд Цэн Шинсван эдгээр наснуутай бараг ин тэнцэх хүн байлаа. Учир нь Цэн Шинсван бол хамгийн авьяастай гол шавь нарын нэг. Ирээдүйд бүх зүйл саадгүй явбал тэр 7 гүн хүндэд орж албан ёсны шавь болох болно. Энэ бол асар их нэр төр. Тэнгэрийн ордны тэргүүн ахлах шавь Линсийн хүртэл 7 гүн хүндэд орох бараг боломжгүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Түүнд багайг өчүүхэн найдвар нь богино хугацаанд бий бичүүлэх төвчний оргил буюу суц нэгтруулах шатанд хүрэх явдал байв. Гэхдээ тэр холт хүрнэ гэдэг хэлэхэд амарч хийхэд бэрх. Линсийн 20 настай. Одоогор бий бичүүлэх төвчний 4-р шатны оргилд хүрсэн. Оройн Лимийн Мууитэй хэсэг ярилцаад дараа нь 7 гүн ухааны тулааны ордноос нэр дэвшигчдэд зориулж бэлтгэсэн унтлахны өрөөндөө буцав. Тэр өрөөндөө амарч бясалгалт суув. Нам гүм шүн өнгөрлөө. Маргаашийн үдээс хойш цаг агаар цэлмэг тун сайхан байв. 7 гүн ухааны тулааны ордны тэмцээний талбай дээр олон чухал хүмүүс цугласан байлаа. Тэдний дунд шалгалтанд амжилттай тэнцсэн 53 нэр дэвшигч байв. Өнөөдөр үр дүн зарлах өдөр. Бүтэн орой хилцсэний эцэст эцсийн үр дүн гарчээ. Лимийн талбайд ирэхэд тэнд цугласан хүмүүс түүн рүү байн харцаа шидэж байлаа. Тэдний харцанд атаархал шунал бүр баг зэрэг биширлж байв. Лимийн ганцхан шөнийн дотор нэрд гарсан. Гоёмсог суургийн 5-р давхарт хүрсэн явдал нь Тэнгэрийн ордны ахлах шавь нарын анхаарлыг хүртэл татсан байлаа. Баяр хүргэе. Энэ үед үйл ялэг хүйтэн хоолоо сонсогдов. Лимийн дуу гарсан зүг рүү харахад Ван Янфэн 2 гараа цээжин дээрээ зөрүүлэн зогсож байлаа. Нүүрэнд нь хуурамч инээмсэгэл тодорчээ. Чиний аз үнэхээр сайн юм. Ердөө дунд 3-р зэрэглэлийн авьяастай хүн 5-р давхарт хүрнэ гэдэг гайхалтай, үнэхээр гайхалтай. Ван Янфэн нэлээд чанга хэлсэн тул
эргэн тойронд байсан хүмүүс бүгд сонслоо. Тэд Лимийн зөвхөн 3 дугаар зэрэглэлийн авьяастай гэдгийг сонсоод гайхав. 3 дугаар зэрэглэлийн авьяас бол жирийн хүмүүстэй харьцуулахад 100-аас 1 тохиох дээд авьяас мөн. Гэвч 7 гүн ухааны тулааны ордонд бол дөнгөж энгийн тооцогдно. Хүмүүс Лиминийг дор хаяж дээд 4 дугаар зэрэглэлийн авьяастай гэж бодож байсан. Гэтэл тэр ердөө дунд 3 дугаар зэрэглэл гэж юу? Эргэн тойрны хүмүүс даруй шивнэлдэж эхлэв. Ван Янфэн энэ бүхнийг нүүрэндээ нэмсгэлтэй сонсож байлаа. Өчигдөр тэр Лиминий авьяасыг хүмүүсээрээ тусгаалan шалгуулсан юм. Лимин гэдэг чи багада хаанаас нэг ховор өвс эрдэнэ олж идсэн золбин нохоо шиг азтай амьтан байж магадгүй. Би тэрийг чинь мэдэхгүй, мэдхийг ч хүсэхгүй. Гэхдээ чи үүндээ найдаад намайг дарж ялна гэж бодож байгаа бол зүүдээ цааш үргэлжлүүл. Жохон аз таараад тулааны чадвар чинь сайн болчихлоо гэж бодоо юу. Төрөлхийн хүчээрээ гоёмсог суврагын болох тэнэг араатнуудыг дарах амархан. Харин жинхэнэ хүнтэй тултна гэвэл чи надаас хаанаас ч юм сурсан тэр бүдүүлэг суурь чадвараараа жинхэнэ үнийг ялж чадна гэж бодож байна уу? Үндэ өчигдөр гоёмсог суврагд Ван Янфэн 4-р давхрын 2 төмөр хуягт баавгайг хоёуланг нь алсан. Гэвч өөрөө үхлийн шарх авч хөөгдсөн юм. Энэ нь Ван Янфэний сэтгэлийг ихэд зовоож байлаа. Хэрв тэр ганцхан амьсгааны хугацаанд илүү тиссэн бол мөн л 5 дугаар давхарт орж чадах байсан. 5 дугаар давхарт орсон л бол үр дүн нь Лиминтэй адил болох байсан гэж тэр бодож байв. Лимин 5 дугаар давхарт 15 минут тиссэн ч ямар нэг амжилт гаргасан гэдэгт Ван Янфэн итгэсэнгүй. Түүний бодлоор Лимин дотроо ердөө 10% жинхэнэ их хүчтэй үлдсэн байж сүүлийн хавцсан нохоо шиг зүхтаж тэр хугацааг өнгөрөөсөн байх. Ван Янфэний алдаа нь хит хурдан амжилт хүссэн явдал байлаа. Тэр 4-р давхрыг даруй нэвтлэх гэж яарсан. Үүний үр дүнд амь хайргүй бүх хүчээ шавхсан арга хэрэглэхээс өөр аргагүй болсон юм. Хэрв тэр 2 төмөрт хуягт баавгаатай айжмаар боломжтой тулдсан бол үхлийн шарх авахгүй байх боломжтой байлаа. Үүнээс гадна хамгийн чухал нь гоёмсог суврагд тэр өөрийн ховор хэрэгсэл зэвсгээ ашиглаж чадаагүй. Эрдэнэсгүй бол Ван Янфэний гэр бүлийн нууц техник болох 9 үнний замыг хүчийг бүрэн гаргаж чадахгүй. Түүний сүр хүч ихээхэн буурч тоглооны чадал нь унсан. Чухам үүнээс олж 4-р давхрыг давхад ийм хэцүү болсон юм. Гэвч тулаанчдын жинхэнэ тулаанд эрдэнэс хэрэгсэл хориглодог зүйл биш. Ийм үрэлтэй адил. Эдгээр нь хүний гэр бүлийн давуу талаас ирдэг бөгөөд мөн тулаанчийн нийт хүчний нэг хэсэг тооцогддог. Ван Янфэн өөрийн элдийг илээд Лимин рүү туйлын дорд үтсэн харцаар харав. Хэрв би 9 үнний илдээ ашиглаж чадвал чамааг алхан дахиад алхаас ч амархан. Ван Янфэн энэ үгийг дотроо хорсолтой бодсон ч амандаа гаргасангүй. Би яаж чамд ялагдах юм? Ирээдүйд байтугай одоо ч би ялна. Агаар дотор хурцтмал байдал бараг гараар баригдах мэт болов. Лимин Ван Янфэний үгэнд хариу өгч маргалцсангүй. Тэр хэрэггүй зөрчил үүсгэхийг хүссэнгүй. Мөн энэ Ван Янфэнд анхаарал хандуулах сонирхолч түүнд байсангүй. Зогс. Манай гэр бүлийн залуу ноён чамтай ярьж байна. Чи дүлий юм уу? Тэнэг юм уу? Сонсохгүй байна уу? Ван Янфэний хажуу зогсон нэгэн дагуул ихэрхэн хэлв. Зарцсан эзнээсээ ч бүдүүл үхтэй ээжээ. Лимин алхаагаа зогсоож 50-наар эргэн харлаа. Тэр хүнийг нуруугаар нь жихүүц даан ширтэв. Энэ бол 7 гүн ухааны тулааны ордны тэмцээний талбай. Чам шиг бие бэхжүүлэх төвчний 1-р шаттай өчүүхэн дагуул яаж энд орж ирсэн юм? Чи загнуулсан дагуулын нүр, уур, ичхүрт улаав. 4 ёсоор бол тэр энд үнэхээр орох хэрэггүй байлаа. Агаар улам хурцдаж байтал яг тэр үед 7 гүн ухааны тулааны ордны нэг настан тавцан дээр гарч ирээд хэлв. Чимээгүй. Одоо элсэлтийн шалгалтын зүнд зарлана. Тавцанд орох хүмүүсийг даруй нам гүн болов. Тэр дагуулч дотроо хараал урсгасан ч чимээгүй зогсохоос өөр аргагүй. Настан урт чагсаалт гаргаж ирээд хэлв. Энэ удаагийн шалгалтын үр дүнг 3 сорилын үр дүн нас авьяас зэрэг дээр үндэслэн гаргав. Эдгээр 3 хүчин зүйлийг наснууд хамтдаа хилцсэн эцсийн үнэлгээг тогтоосон. Одоо эхний байрын 10 байрыг зарлая. 10 дугаар байр Жов, Жиня, шагнал 10 сүнс цуглуулах үрэл. 9 дугаар байр настан үр дүнг яаралгүй нэг нэгээр нь зарлав. Ингээд 2 дугаар байрт хүрлээ. 2 дугаар байр Ван Янфэн, шагнал алтан могоо улаан үрэл. 1-р байр Лимин, шагнал улаан алтан лууны чөмгөний үрэл. Үр дүнг зарлаж дуслаа та бүхэнд баяр хүргэе. Хэрв эсэргүүцэл байхгүй бол сүн насныг урьд шагналыг гардуулъя. Түр хүлээнүү надад эсэргүүцэл байна. Ван Янфэн гараа өргөлөө.
7 ухааны тулааны ордны Шио Наст нь түүний эцгийн сайн найз байсан тул Ван Янфэний үнэлгээний үр дүнг урьдчилан мэдж байсан. Энэ удаа эсэргүүцэл гарах нь Шио Настны зөвлөгөөний дагуу байлаа. Чамд ямар эсэргүүцэл байна? Дүн зарласан настай хөмсгөө зангитай асуув. Ван Янфэн инээмсэглээд талбайн төв рүү алхав. Түүний хоолой тод чанга цурайтлаа. Миний мэдээж байгаагаар Ли Миний авьяас ердөө дунд 3 дугаар зэрэглэл, харин миний авьяас дээд 4 дугаар зэрэглэл. Түрүү насны хэлэхдээ эцсийн үнэлгээ 3 сорил нас авьяас зэргийг харгалцсан гэж хэлсэн. Эцсийн шийдвэр наснуудын гарт байгаа нь үнэн. Гэхдээ үүнд хувийн дүгнэлт хит их орсон байна. Би 1-р байрын сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй. Ван Янфэний хувьд улаан алтан лууны чүмэгний үрэл бол яасан ч алдаж болохгүй зүйл байлаа. Хэрв тэр энэ үрлийг авбал 18 хүрэхээс өмнө би бэхжүүлэх төвшний 4-р шатнд нэвтэрч чадна гэж итгэлтэй байв. Тэрч байтугай 20 нас хүрэхээс өмнө 4-р шатны оргилд хүрчиж мэднэ. Ийм хүчтэй болвол Тэнгэрийн ордны ахлах шав Линсэнтэй тулцсан ч заавал ялагдана гэж хэлэхгүй. Хэрв тэгж чадвал гэр бүл дотор нь түүний байр суурьнд хинч дахин эргэлзэхгүй. Энэ үед сүн настан босож хүйтнэр хамраараа дуугарав. Чид наснуудны эцсийн үнэлгээг эргэлзэж зүрхэлж байна уу? Энэ хүйтэн дуу жинхэнэ их хүчээр дүүрэн байв. Дуу гармагц ойр хавьд байсан хүмүүсийн биеэр хүйт дааж агаарын хэм хэдэн градусаар буурсан мэт болов. Ван Янфэн энэ дарамтыг дисэж чадалгүй хэдэн алхам ухарлаа. Сүн Сифан чам шиг настан залуусыг дээрлэх гэж байна уу? Шио настан ч мөн босов. Тэр угаасаа Сүн Сифан дургүй хүн байлаа. Энэ үед Ван Янфэн хэлв. Сүн настаа уураа дарна уу? Би наснуудын шийдвэрт эргэлзэж зүрхлэхгүй. Зөвхөн шудраг бос санагдж байна. 3 дахь сорилтч би мөн 2 эрхцгийн араатныг хоёуланг нь алсан. Зөвхөн ялалтанд хит яарснаас болж үхлийн шарх авч 5 дахь давхарт орж чадсангүй. Хэрв би айжмаар болгоомжтой явсан бол би ч бас 5 дахь давхарт хүрэх байсан. Тиймээс би энэ үр дүнг яаж ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Би өөрийн хүчийг Ли Минээс дор гэж итгэхгүй байна. Тэгээд чи яахыг хүсэж байна? Ингийн би Ли Минтэй тулдмаар байна. Хэрв би ялагдвал бүрэн хүлээн зөвшөөрнө. Харин би ялбал 1-р байрын эрхийг надад шилжүүл. Ван Янфэн гинт Ли Мин рүү эргэж өдөө хатгсан өнгөөр хэлв. Ли Мин чи зүрхлэх үү? Таалагдсан бол лайк дарж Wildcard Audio сувгийг subscribe хийгээрэй. 44-р анги. Чамааг алхахад яг тохирох юм байна. Ингийн би Ли Минтэй тулдмаар байна. Хэрв би ялагдвал бүрэн хүлээн зөвшөөрнө. Харин би ялбал 1-р байрын эрхийг надад шилжүүл. Ван Янфэн гинт Ли Мин рүү эргэж өдөө хатгсан өнгөөр хэлв. Ли Мин чи зүрхлэх үү? Ли Мин хариулж амжаагүй байтал Шио Настан дахин босож инээмсэглэн хэлв. Энэ санаа муугүй юм. Үүндээ тулааны ордны шалгалтын сорилууд өөр боловч эцэстээ шалгадаг зүйл нь ижил 1-р тулааны чадвар, 2-дугаарт авьяас. Авьяасын тухайд Ван Янфэн илт давв. Харин бодит тулааны чадвараарч тэр ялбал зарчмын хувьд 1-р байрын эрх Ван Янфэнд очих ёстой. Шио Настны хэдхэн үг Ли Миний ухрах замыг аль хэдийн хааж орхив. Гэвч Шио Настаа үгээр хансангүй. Тэр Ли Мин рүү харж жихүүц төрөм инээмсэглэлтэйгээр хэлв. Тулаанч хүн зөвхөн биеэ басалгаж, оюун санаагаа батжуулах төдий биш. Саад бэрхшээлийг давж, сорилтыг ялж чадна гэсэн итгэлтэй байх ёстой. Хэрв айж тултахаас зогтвол түүний зүрх ганхна. Ийм хүн ирээдүйд том амжилтанд хүрэхгүй. Шио Настны үг буруу биш байлаа. Гэхдээ тэр үүнийг муу санаатай хэлсэн юм. Ийм нөхцөлд хэн нэгэн ялагдвал өөртөө итгэх итгэл сэтгэл зүйд насар том цохилт олно. Ялангуяа Ли Мин дөнгөж 15-тай. Хэрв 1-р байр эзэлсэн хүн 2-дугаар байрт ялагдаж ялгаа нь хэтэрхий их байвал тэр сэтгэлээр дахин сэргийж чадахгүй байж мэднэ. Шио Наст нь Ли Мин ялагдах магадлал хамгийн өндөр гэдгийг аль хэдийн тооцсон. Эцсийн эцэст Ван Янфэн Ли Минээс бүтэн нэг шатаар өндөр бясалгалтай. Гоёмсог суврагад тэр өөрийн эрдэнэс зэвсгээ авч орж чадаагүй тул гэр бүлийн нууц техник болох 9 үнний замын жинхэнэ хүчийг гаргаж чадаагүй. Тулааны техник тулаанчийн чадварыг асар их нэмэгдүүлдэг. Заримдаа өндөр түвшний тулааны техник ашиглавал тулаанч өөрөөсөө өндөр зэрэглэлийн үнийг ч эсэргүүцэж чаддаг. Харин Ли Миний төрөлхийн тэнгэрлэг хүч бол гоёмсог суврагын удаан хөдөлгөөнтэй хамгаалалт өндөртэй араатнуудын эсрэг ашиглахад амар. Гэхдээ жинхэнэ үнэтэй тулдах үед дан ганц бүдүүлэг хүчээр бүхнийг шийднэ гэдэг тийм энгийн зүйл биш. Ийм нөхцөлд Ван Янфэн ялагдах боломж бараг байхгүй. Ли Мин Шио Настан руу хүйтэн харцаар хараад түүний царайг дотроо тогтоож авлаа. Дараа нь Ван Янфэн руу харж хэлв.
Би чамтай тулдаж болно. Гэхдээ энэ тулаанд хохирох хүн зөвхөн би байна. Би одоо 1-р байр дээр нэр дэвшигч. Чамтай тулдаад яллаа гэхэд би 1-р байр хэвээрээ л байна. Надад ямар ашиг байхгүй. Харин ялагдвал байраа зүгээр өгчих ёстой гэж үү? Чи үүнийг юу гэж бодож байна? Лимийн тулдах санаатай байгааг сонсмогц Ван Янфэний зүрх баяраар дэлбэрэх шахав. Энэ жаал намайг тохиролцож байгаа юм шиг айшилж байна. Гоёмсог суврагын 5 дугаар давхарт хүрсэн болохоор намайг ялч чадна гэж бодож байгаа юм бах та. Үнэхээр тэнийг юм. Би чамд 9 үнний зам ямар аимшигтай болохыг мэдрүүлнэ. Ван Янфэн тоглоом хийж буй мэт инээмсэглэн асуув. Тэгвэл чи юу хүсэж байна? Лимийн хариулав. Хэрв би ялвал чи надад алтан могоон улаан үрлээ өг. Хэрв би ялагдвал чи 1-р байрын ирэх болох улаан алтан лууны чүмэгний үрлийг ав. Ямар вэ? Сайн. Өөрөө хэлсэн шүү. Ван Янфэний зүрхэнд асрах баяр төрөв. Ингэвэл тэр 2 үнэт үрлийг хоёуланг нь өөр юм болгоно. Энэ үнэхээр биелсэн мөрөөдөл мэт байлаа. Тэр төвчээргүйхэн хэлв. Тэгвэл одоо шууд эхлэе. Болно. Лимийн ийм амархан баяртай хүлээн зөвшөөрөхийг хараад сун настан өөрөө ирэхгүй толгоос ихсрэв. Лимийн ялагдах магадлал өндөр. Ядаж 50-аас дээш хөв. Сорилт авах жинхэнэ үнэтэй тулдах 2 өөр хэрэг. Ван Янфэн язгууртан гэр бүлээс гаралтай. Багаасаа тусгай багшаар тулаан заалгуулсан. Дээрээс нь жинхэнэ тулааны техник эзэмшсэн. Энэ тулааны үр дүн бараг тодорхой мэт байлаа. Ван Янфэн тэмцээний талбайд төвд гарч ирэн элдээ суглан сэгсэрч чангаар хашгирав. Гараад ир. Ван Янфэний урт элдийг хараад тэнд байсан хүмүүс зочирдлоо. Ховор зэвсэг байна. Ховор эрдэнэс бол хэдэн мянган алтан лингийн үнэтэй. Язгууртан гэр бүлийн залуус хүртэл бие бэхжүүлэх төвшний 4 бүр 5 дахь шатанд хүрсний дараалал ийм зэвсэг авах хэрэгтэй болдог. Гэтэл энэ Ван Янфэн дөнгөж бие бэхжүүлэх төвшний 3 дахь шаттай хэрнэ ийм зэвсэгтэй ажээ. Түүгээр зогсохгүй дээр нь бичээс хийлсэн байв. Ван Янфэний гэр бүл доторх байр суурь өндөр гэдэг нь илт. Хүмүүс Лимийн рүү харцгаав. Тэр ч бас ижил төвшний ховор зэвсэг гаргаж ирэх болов уу? Гэвч түүний гэр бүлийн суурийг бодвол ховор эрдэнэс байх боломж бараг үгүй. Энэ шудраг бус мэт санагдаж болох ч Тэнгэрийн Аз хаан тулсын тулаанчдын өрсөлдөө үргэлж юм байдаг. Тулааны үед хүн өөрийнхөө зэвсгийг бусдад өгч хэрэглүүлэх боломжгүй. Боллоо гэхэд бусдын зэвсэг тасахгүй. Гэр бүлийн суурьч мөн хүчний нэг хэлбэр. Хэрэг зэвсэг шудраг бус гэж үзвэл бясалгалыг нэмдэг ийм үрэлж шудраг бус гэсэн үг. Гэтэл тулаанчд ийм үрлээр бясалгалаа дэмжихийг хориглох боломжгүй. Тиймээс Лимийн сул талыг дугуйл хөвчгээс өөр аргагүй. Энэ Лимийн сайн зэвсэг байхгүй бах. Хэдэн мянган алтан лингийн үнэтэй зүйл түүнд байх боломжгүй. Жирэн хүн ийм давуу талгүй шүү дээ. Лимийн хитргийн муу зүйл гаргаж ирээд эхний цохилтонд хуваагдчихгүй л угаасаа тэгвэл ядаж боломжтой. Хүмүүс ингэж ярьж байх зур Лимийн уутнаасаа нэг зэвсэг гарган ирэв. Энэ бол их тунгалаг асарт мах цусгтэй хэрэгэлдэг яс салгах хотго байлаа. Илэгдэж хуучирсан ядруухан яс салгах утгыг хараад хүн бүрийн нүд томров. Эн чин гахаа нэтлэх хотго. Лимийн сайн зэвсэг гаргаж ирнэ гэж хинч бодоогүй. Гэхдээ ийм муу зэвсэг гаргана гэж бүрт санаагүй. Урт нь ердөө нэг тохой. Нэг цүн урт бол нэг цүн хүчтэй гэдэг үг бий. Энэ ганц тохой яс салгах утгыг 3 тохой урт элдтэй харьцуулбал сул тал нь хитрхийх. Дээрээс нь гахаа нэтлэх хутга хэр бат байх вүлээ? Өрсөлдөгчийн элдэнд нэг цохилтоор тас хуваагдчихвал яах вэ? Ван Янфэн энэ яс салгах утгыг хараад чангаар инэв. Чи үүгээр намайг сорих гэж байгаа юм уу? Эн чинь гахаа нэтлэх хутга байна. Чи үнэхээр толгой муутай тэнэг юм. Лимийн үл элэг гайхсан мэт харагдан хэлв. Анзаарсангүй шүү. Чиний хэлсэн зөв болтой. Энэ үнэхээр гахаа нэтлэх хутга юм байна. Би ер нь үүнийг гахаа алхад хэрэгэлдэг. Гэхдээ өнөөдөр чамааг алхад яг тохирох юм байна. Лимийн энэ үг Ван Янфэнийг гахаатай зүрлсэн хэрэг байлаа. Ван Янфэн ууралсандаа царай нь барав. Тэр хашгирав. Чи үхэл гэж юу болохыг мэдэхгүй байна. Лимийн тэмцээний талбаар айжмаар алхаж эхэллээ. Ван Янфэн элдээ хэдийн сугалсан байлаа. Энэ хооронд Лимийн бичээсээ мастрын сүнсний хүчээр тэр элдийн хүч дээр бичээсийг ашиглаж эхлэв. Энэ тал дээр Лимийн мэрэгжилтэн Ван Янфэний элд гаднаасаа сүртэй хүчтэй харагдсан ч Лимийн нүдээр бол ердөө энгийн бараа төдий. Дээр нь байгаа бичээс ч түүний анхаарлыг татгааргүй зүйл байв. Бичээсээ мастер зөв арга мэддэг бол сүнсний аргын томьёогоор сүнсний хүчээ шидэт эрдэнэс дотор нэвтрүүлж чанарын сайн муугаар нь дүгнж чаддаг.
Лимийн бичээсийн ур чадвараа Тэнгэрлэг орноос ирсэн насны дурсамжаас сурсан. Тиймээс тэр ийм төрлийн ажиглах техникийг ч мэддэг байлаа. Хэдийгээр энэ техникийг бага зэрэг судалсан ч Ван Янфэний элдийг харахад хангалттай байсан юм. Энэ элд тулаанчийн тулааны хүчийг нэлээд нэмэгдүүлж чадна. Гэвч Ван Янфэн ердөө бие бэхжүүлэх төвчний 3 дугаар шатны эхэнд байгаа. Булчин өөрчлөх, яс давтах шатанд хүрээгүй. Тиймээс тэр элдийн чадлыг маш хязгаарламжтай хэмжээнд л гаргаж чадна. Мэдээж Ван Янфэн элдийн жинхэнэ хүчийг гаргаж чадахгүй байсан ч Лиминий гардах яс салгах утгатай харьцуулбал хит давуу хэвээр. Хэрв Лимийн энэ утгаар шууд довтлогыг нь хаавал нэг цохилтоор даслагдах нь гарцаагүй. Хэдийгээр энэ хутга түүнд олон цагийн турш үйлчилсэн сайн дассан утга боловч энгийн дарахны жирийн төмрөөр хийсэн зүйл төдий. Гэвч энэ нь Лимийн тамаагүй. Лимийн анхнаасаа энэ яс салах утгаар голлон тулдах бодлого байсан. Тэр өөрийн нударганы хүчинд найдана. Хаосын дэд Мирданы арга бол бие бэхжүүлэх дээд хосгүй содар. Цэвэр гэрэл ян хүчний мөн чанартай. Энэ аргыг бясалгасан хүний булчин яс өөрөө хамгийн шилдэг зэвсэг болж хувирдаг. Лимийн бие бэхжүүлэх төвчний 2 дугаар шатны оргилд байсан ч нударганы хүчинд 2700 жин төрнө. Ийм хүчээр тэр зузаан төмөр модыг шууд нэвт зохиж чадна. Хэрв энэ нудрах хүний биед шууд тусвал булчин өөрчлөх, яс давтах шатны мастерч заавал тис чадна гэж хэлэхэд хэцүү. Үргэлжлэлийг Wildcard Audio суугаас